Намайг Бүрэн Жаргал гэдэг. Би хүүхдийн ивэг сангийн хүмүүнлэгийн хөтөлбөр хариуцсан менежерийн ажил хийдэг. Анх орохдоо бол 1 сарын хугацаатай зодын буюу хүмүүнлэгийн төсөл дээр төр ажилтнаар орж исэн. Ажил мэргэжлийн хувьд бол маш их зүйлийг сурч авсан. Тэгээд өнөөдөр хүмүүнлэгийн чиглэлээр бол илүү их сурын хөгжий, мэргэшээ гэдэг чиглэлээ ч гэсэн байгууллагаас олж авсандаа баяртай байдаг. Манай байгууллага чинь хүүхдийн төлөө байгууллага болохоор хүүхдийг хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд орсон тохиолдолд яаралтай шууд тусламжийг үзүүлж байх ёстой гэсэн тийм стратеги байгаад байдаг. Зүгээр малчтад өвс тийжэлж байна уу, мөнгөнд тусламж үзүүлж байгаа ч гэсэн тэр нь эргээд хүүхдийн сайн сайханд, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал гэж чухал асуудалд нь яаж шийдэгддгийг бас илүү олж харсан. Малчин өрхөө арил хамгийн түрүү нэрвддэг юм байл л да. Яагаад гэвэл тэр цас зууд нь богчдөг. За тэгээ мал бэлчээрэл газаргүй болдог. Малчин айл маань өрхийн амжиргаа муутай болчихж байгаа. Тэгээ хүүхдүүд маань өрхийн орлого буурсны улмаас сурах эрхэн зөрчигдөх ч юм уу, тийм ээ. За тэгээ ээлжийн дулаан хувцсгүй байх ч гэдэг юм уу. За тэгээ хоолой жилийн дутагдлалд орох ч гэдэг юм уу. Сэтгэл зүйн дарамтанд орч гэдэг юм уу. Ингээ ийм хүндрэлүүд ингээ гараад ирдэг байна. Хүмүүнлэгийн хөтөлбөрийн онцлог нь бол ер нь альва гамшиг, онцгой байдал нөхцөл үүсгэхэд бид нэр цаг хугацаа алдалгүй очиод тухайн айлын амжиргаа юм уу яг хэрэгцээтэй зүйлсэнд тусламж үзүүлэх л ерөөсөө манай гол зорилго цаг хугацаагаар хэмжигддэг. Сумдад бид нар нэлээд их цас зуудыг туулж мартаа саадыг давж иж очисны дараа хүүхдүүдээ ингээ харсан чи бас нэлээд өрөвдөлтэй байдал. Яг тэр өгсөн мэдээллийн дагуу хөл нүцгэн өвөртөл хүүхд бараг байж исэн. Яг дулаан гутлаа аваад оролт малгай бэлийг өмсөд хацар нь халууд өгсөн ингээ баяртай дотор байраараа гүйлдэжсэн. Тэгээд энийг өөр хангаад олон аймгаар сумдаар бид нараас хэрэгжүүлсэн л дээ. Сүүлийн үед бол бид нараас яг 100 болохыг нь хүлээх биш. Үйлчлэлтийн хүндрэл болохоос өмнө урьдчилж арга хэмжээ авах юм чиглэлээр ажиллаж байгаа. Бүгдээрээ ямар нэгэн ажил шаардлага хэрэгцээ гарахад ерөөсөө нэг баг болоод ингээ дайраад ордог. Тэр хамт олонны хандлага сэтгэл нь бол надад маш их сайхан санагддаг. 100 гэхээр ихэвчлэн мал аж ахуй ч юм уу эсвэл айлын амжиргаа гэж хардаг бол цаана нь яг эргээд хүний амьдрал, хүүхдүүдийн сайн сайхан байдал ерөөсөө шууд нөлөөлж идэг. Нэг хорны өмнө, 1 минутын өмнө, 1 өдрийн өмнө ч гэсэн тусламжийг хүргэх юмсан хэрэгтэй хүнд нь тусалж юмсан гэдэг яг энэ бодол төрдөг юм билээ. Энэ хүмүүнлэгийн үйлс хүүхдийн сайн сайхны төлөө ажиллах улам илүү дэлгэрэх болтугай гэж бодож байна. Хүүхдийн вакцин Монгол болон Даян дэлхийн 1 тэрбум хүүхдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирсан билээ.